Хаасаа өмнө аимшиг яриа сонсомоор байна уу? Бүх зүйл наач жаргах үед гарч ирдэг. Нууцлаг цаасан театрын өгүүлэгчээс эхэлнэ. Тэр паркт хүүхдүүдийг цуглуулна, нэгэн түүхийг ярьж өгдөг. Анги бүр энгийнээр эхэлнэ. Хүн бүр тохиолдож болох энгийн л зүйл. Гэстэй харих, орой болтол ажиллах, найзуудтайгаа тоглох, шинэ байдал руу нүүх гээд л. Гэхдээ тэдний тогоогүй нэг зүйл байдаг. Хальт харагдах сүүдэр, сосгодог шиг болсон хоолой, цооштой байсан хаалга онгоох чимээ. Тэд өөрсдийгөө бүх зүйл зүгээр л гэж тайвшруулахыг оролдоно. Хүмүүсийн анхааруулгыг үлтоно. Тэгээд тайвширч амжаагүй байхад нэгэн дэрэж буцхааргүй болсон байдаг. Богино өрнөлтөө, аюулгүй орчингүй, тэднийг аврах баатарч байхгүй. Зүгээр л айдас, төгшүүр. Оригинал аниме Yamishibai 10-10. Ангиуд нь богинохонч маш аимшигтай. Аль хэдийн 16 үйлрэл гарсан болохоор бүгдийг нь үзэхэд яг тохиромжтой. Өдөр бүр нэг аним.